Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчд болон түүний найз нөхдөс нь танд зориулан хүргэж байна. Бид хүнд ачаа дарамттай байх үед Иесус руу очих хэрэгтэй болдог. Гэхдээ зөвхөн асуудлуудаа шийдвэрлэх гэж очдгүй. Харин юу хийх хэрэгтэйг асуугаад дараа нь тэрнээс энийг хийх нэгүслийг гуйдаг. Та бол үн цэнтэй. Та бол үн цэнтэй. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг өөрчлөхгүй, нэгэн хэвийн зүйлийг сонссоор л байх юм бол та стрессээ багасгаж арилгаж чадахгүй. Би стрессээ яаж арилгах вэ гэж асууж байгаатай адилхан юм. Гэхдээ та юу гэдгийг мэдэх үү? Танаас маш олон хүмүүс та бол өөрийнхөө бодож байгаагаас илүү ухаантай. Танаас нэг нь гаргаж ирээд асуулт тавих юм бол та надад өөрийнхөө асуудлыг ирээд юу эдгэрийг өөрчлөх вэ гэж асуух нь яг энэтэй би мөрөцөхөд бэлэн байна. Танд байгаа асуудалтай яг адилхан асуудлыг хэрхэн шийдэхийг та хэлж чаддаг мөртлөө өөрөө яагаад хийж болдгүй юм бэ? Тиймээс хэрвээ та амьдралаа өөрчлөхийг хүсэхгүй байгаа бол танд хэлэх хариулт надад байхгүй. Тиймээс өнөөдөр бид бүхэн Библиэлд бичигдсэн зовлон дарамттай байсан хүмүүсийн тухай мөн тэд юу хийсэн талаар ярилцах болно. Бас дараа нь бид хил хязгаарын тухай ярилцаж эхэлнэ. Бид амьдралдаа хил хязгаараа тогтоох шаардлагатай. Гэхдээ юуны түрүүнд Тооллого номын 11-ийн 10 дугаар ишлэл дээрээс Мосе юу хийснийг харцгаая. Ард олон өөрсдийн ургууд даяар хүн бүр майхныхаа үүдэнд уйлан байхыг Мосе сонсов. Эзний уур хилэн ихэд дүрлэлсэн байсан ба Мосед таалагдахгүй байлаа. Тэгээд Мосе эзэнд хандан та өөрийн зарцдаа юунд юм хатуу хандсан бэ? Яагаад би таны мэлмэд тааллыг олж юунд та энэ бүх ард түмний ачааг над дээр тогсон бэ? Энэ бүх ард түмнийг олж тээсэн нэг нь би байсан гэж юу? Та надад хөхүүл нялх хүүхдийг асрах хүн мэт тэднийг өөрийн цээжиндээ твэрч өвөг дээдсэд нь таны амлсан газар руу явах тун гэж хэлэхээр тэднийг төрүүлсэн нэг нь би байсан гэж юу? Мосе хүмүүстэй асуудалтай байсан. Бас тэдгэр хүмүүсийн хэрэгцээг шийдэх хэрэгтэй байгааг та харж байна уу? Тэд аз жаргалгүй байсан. Тиймээс тэднийг аз жаргалтай байлгахыг хичээх нь тэрний үүрэг юм байна гэж Мосе ойлгосон. Гэхдээ тэр эргэж хараад гомдолтойгоор ингэж хэлсэн. Яагаад та энэ бүхнийг надаар хийлгэж байгаа юм бэ? Иймэрхүү зүйлийг би маш олон удаа Бурханд хандан хэлдэг гэж боддог. Бурхан ийм зүйлийг биднэр хийх хүсээгүй байхад бид буруугаар ойлгож энэ бүх зүйлийг биднэр хийх гэж та яаж шахаж шаардаж чадчихна гэж олон удаа гомдолдог. Энэ бүх арт түмэнд өгөх махыг би хаанаас олох вэ? 13 дугаар ишлэл бидэнд идэх мах өгөөч хэмээн тэд миний өмнө уйлж байна. 14 дугаар ишлэлийг харцгаая. Бид ганцаараа энэ бүх арт түмнийг авч явах чадваргүй юм. Ганцаараа би энэ надад хит хүнд байна гэж бодож байна. Яг энийг би тусламж авах нээлттэй хаалга гэж бодож байна. Харин зүгээр л би энийг хийж чадахгүй гэж гомдлсон байдлаар хэлээгүй. Харин нухацтайгаар Бурхан руу очиж би цаашид ингэж амьдрч чадахгүй. Амьдралдаа өөрчлөлт бий болгоход та надаар юу хийхийг хүсэж байгааг би мэдмээр ингэж хэлэх хэрэгтэй. Бурхан бол бидний дээгүүр дохиж байдаг шилдэг саваа биш. Бид бүх зүйл алга бол гэж тайлбарч болохгүй. Бид өөрчлөлт хийхийг хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Тэгэхээр Мосе ингэж хэлэх байдалд хүрсэн. Би энийг цаашид хийж чадахгүй нэ. Хэрвээ та надад ийм байдлаар хандах гэж байгаа бол намайг нэг бүр мөсөө алаач. Би ингэж л тайлбарч байна. Та нарт иймэрхүү зүйл тохиолдож байсан уу? Би бол ингэж амьдарч байснаас өвхийг илүүд үзэх байсан. Хин нэг нь ингэж хэлж байсан уу? Би бол ингэж хэлж байсан. Хэрв амьдрал ийм байх юм бол ингэж амьдрахын утга учир нь юу юм бэ? Та надад ивэлээ үзүүлж миний бүх хүчин чармайлтын бүтлгүүтлийг харуулаач. Эзэн Мосед хандан 70 хүнийг цуглуул. Чиний дээрх тослохыг би тэдний дээр тавих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үйлцэх болно. Ингэс тэр бүх зүйл ойлгомжтой болно гэсэн. Тиймээс Мосед өгсөн хариулт бол тусламж авах байсан юм. Тэгэхээр надад тусалж байсан ч
болоосой гэж бодож байна. Та хүснээсээ илүүг олж авсан гэдгийг мэдэж байна уу? Үнийг хэлэхэд та нарын зарим нь бүх аргаараа мөнгө олохын тулд завгүй байдаг. Тэд мөнгө олсон бол багахан хэсгийн тусламж олж авахын тулд хэрэгэлдэг. Тиймээс л та галзуурчлгүй амьдарч байгаа юм шүү дээ. Тийм ээ, би танд бага зэргийн тусламж олж авахын тулд мөнгө зарцуулах зөвшөөрөл өгч байна. Энийг хийхэд их хэцүү. Тийм биз дээ. Би ойлгож байна. Хаадын дэд 19 4-р эшлэл. Агуу зүнч Илия стресс дарамтны улмаас цөхөрч байгаа бурхны хүнийг харах болно. Харин тэрээр өөрөө нэг өдөр жингөө алхасаар цөлд хүрээд нэгэн арц модны доор суув. Тэр өгөхийг хүсэн. Одоо хангалттай эзэн минь. Би эцэг өвгдөөсөө дээрдэх юмгүй болохоор одоо миний амийг аваач гэж хэлжээ. Энд Илия маш том тулаанаас гарч ирээд байсан юм. Тэр Баалын 400 зүнчтэй нүүр тулж тэднийг бүгдийг хүнд байдалд оруулсан. Харин дараа нь нэгэн эмэгтэй тэрнийг занал хийсэн юм. Тэр маш их сүлдэж ядарсан байсан. Бас тэр эмэгтэйгээс айгаад эцэж туйлдсан. Харин тэр 400 муу ёрын зүнчтэй нүүр тулахтаа асуудалд гараагүй. Та амарч тэнхэрсэн үедээ юу хийж чадах бас чадахгүй нь гайхалтай. Харин ядарч сүлдсэн үедээ бүгдээрээ чанга дуурна гэдэг бол тэнэг хэрэг шүү дээ. Тийм биз дээ. Амен. Нэг хүн надаас тэнцвэртэй байхын тулд юу хийх вэ гэж асууж ирсэн. Тэгэхээр би танд нэг зүйлийг хэлж чадна. Би эндээс гарч гэртээ хараад ямар ч ажил хийхгүй жигнэмэг идэх баха. Өөрийгөө сэргээх арга замын нэг бол амралт юм. Би сайн кино олж үзхийг хичээдэг. Бас юу хүснээ иддэг. Тэгээд амардаг. Ням гаргийн өглөө босоод алхдаг. Үлдсэн цагийн амар тайван амарч өнгөрдөг. Ингээл юм бол даваа гарагт ямар ч ажил хийхэд бэлэн болсон байдаг. Би заримдаа гэртээ хараад өөр нэг ажил хийдэг. Дахиад нэг өөр нэг ажил хийдэг байсан. Маргааш нь гэртээ хараад дахиад нэг өөр ажил, бас дахин ажил. Ийм байдлын дараа би бурхан минь хэрэг ийм байдлаар үргэлжлэх юм бол та намайг алсан дээр гэж хэлдэг залуустай адилхан байсан. Гэхдээ энд нэг хэлэх зүйл байна. Эцэст нь бурхан надад тайлбарлаж ойлгуулсан бөгөөд энэ яриаг хэн нэгэн ойлгож аавна гэдэгт би найдаж байна. Би ажлынхаа хуваараа суулж гомдолж бухимддаг байсан. Харин бурхан надад чи өөрөө л хуваар гаргадаг шүү дээ. Хэрвээ чамд таалагдахгүй бол өөрөө л өөрчилчөөч гэж хэлсэн. Тэгэхээр би юуг болохоо мэддэггүй. Бид альваг орхиж хаяхыг мэддэггүй. Шалтгаан нь бид сониуч саваагүй байдаг учраас бүх юмыг хийж үсхийг хүсдэг. Хоёрдугаарт бид бүх хүмүүсийг аз жаргалтай байлгахыг хүсдэг. Бидэнтэй хамт байгаа хүн бүхэн аз жаргалтай байна гэж байхгүй. Бүх хүн биднийг хайрладаг байхыг хүсдэг. Бас бид гайхамшигтай байх болно гэж боддог. Тэгээд бид төгс хүмүүс болохыг хичээдэг. Би нэг зүйлийг хэлье. Би энийг цаашдаа хийж чадахгүй. Би амьдралаа өөрчлөх ёстой. Бурхан минь надаар хэлхийг хүсэж байгаа зүйлийг харуулаач, би тэрнийг чи хий гэж. Ингэж хэлэх нь сүнслэг биш зүйл биш гэж юу? Мөнгө бол өөрийгөө устгах дайны үнэтэй зүйл биш ээ. Хэрвээ чиний бусдад таалагдах гэж тэдний хүссэн зүйлийг хийгээд лаах юм бол тэд дараа нь чамайг анхаарахаа болно. Тэд чамайг зүгээр л ашиглаж байгаа юм. Тэгэхээр Илияд бурхан юу гэж хэлсэн бэ? Би энд их дуртай. Бурхан тэрэнд сайхан хоол өгүүлэхээр тэнгэр элчийг илгээсэн. Тэгээд тэр Илияд дуг хийгээд тав гэж хэлсэн. Энэ бол үнэн үг шүү. Хэрвээ та энэхүү түүхийг бүгдийг уншсан бол би ярьж цагуурахгүй. Тэр тэнгэр элчийг илгээсэн бөгөөд тэрнийг амрааж тэрэнд сайхан хоол хийж өгсөн. Сэрх үед нь дахиад хоол хийж өгсөн. Дараа нь тэд бурхны төлөвлөгөөний дагуу явсан. Үнийг хэлэхэд та нарт ч гэсэн сайн нойр, сайхан эрүүл хоол, сайхан инээд хөөх хэрэгтэй. Ингэж аваад та ажилдаа эргээд ороорой. Амен. Та нарын заримд нь яг одоо сайхан инээд хэрэгтэй байгаа учраас би хөвгөлтэй зүйл ярьж өгье. Тийм ээ. Би өмнө хизээч ийм зүйл ярьдаг сүмд байж үзээгүй. Тэгэхээр хоёр хөгшин орон дээр зэрэгцээд хэвтэж байжээ. Үнэхээр хөгшөрч, өвчлөйтөж бас дөрөөцөн хүмүүсийн тухай ярьж шүү. Эмгэн. Хонгор минь чи өнөө шөнө миний гарыг атгадаг байснаа яагаад болчих гэж хэлжээ. Гэтэл өвгөн хөгшөрч үрчлээсэн гараараа эмгэнийхээ үрчлээтэж хөгшөрсөн гарыг барьжээ.
Эмгэн хонгор минь өмнө тэрвэрдэг байсан шигээ яагаад намайг тэрвэрэхгүй байгаа юм бэ гэжээ. Өвг нь санаа алдаад хэсэг хугацааны дараа гараа алдан тэрнийг тэрвэрчээ. Эмгэн хонгор минь чи шүн миний чихийг хаздаг байснаа яагаад болчихсон юм бэ гэж гинэ. Өвгөн гинтхэн өсөрч босоод өрөөнд дотор алхаж эхэлжээ. Эмгэн хөөе чи хаажих нь вэ гэхэд өвгөн би шүдэ авахаар явж гин гэжээ. Тэгэхээр энэний төлөө хийх ёстой зүйл нь юу юм бэ гэж та нар бодож байгаах. Юу ч хийх хэрэггүй шүү дээ. Тарих толгойдоо оруулах яг хэрэгтэй зүйл чинь бүх зүйлд том, төгс мөгс зориг тавих хэрэг байхгүй, шаардлагачгүй шүү дээ. Зарим ажлыг яг дунд нь завсарлаад баг зэрэг хөгжүүлэх юм бол зүгээр шүү дээ. Үннийг хэлэхэд чи өөрийгөө инээлгэж чадах юм бол амьдралаа үнэхээр гэрэлтүүлнэ. Миний нөхөр юу ч хийж байсан хөгжилддөг, харин олон удаа зардал нь надаас гардаг. Гэсэн ч тэр хөгжилцөөр л байдаг. Иесус Матай 11-р бүлэг дээр эцэж туйлдаж хүнд тарамт үүрсэн хүмүүсээ бүгд над руу ир. Би танарт амралтыг өгье. Бид ажлын ачаалттай байх үедээ Иесус рүү очих хэрэгтэй. Гэхдээ зөвхөн асуудлаа шийдэх шалтгаанаар биш, харин юу хийх хэрэгтэй гэдгээ тэрнээс асууж, хийх нэгүслийг өгөөч гэж гуйх хэрэгтэй. Би энэ семинар дээр энэ асуудлыг тодорхой болгож байна уу? Залбирал бол ердөө асуудлыг шийдэхийн тулд Бурхан руу очих зүйл биш ээ. Ийм тохиолдол олон байсан. Гэхдээ ихэнхдээ Бурхан биднийг газарчилж хийх ёстой зүйлийг маань харуулдаг. Тэр нэгүслээ, хүч чадал, ур чадварыг өгөөд эдгээрээр асуудлыг засаж залуулдаг. Юу гэдгийг та мэдэх үү? Хэрвээ бид асуудалд оролцдоггүй байсан бол амьдрал туйлын уйтгартай байх байсан. Харин Бурхан биднийг амьдралаа удирдан зохицуулахад оролцоосоо гэж хүсдэг. Та энийг мэддэг ч вэ, мэддэггүй ч вэ, амьдралаа удирдах эрх мэдэл байдаг. Хэрвээ та өөртөө санаа тавихгүй бол хэн нэгэн санаа тавина гэдэгт би итгэлгүй байна. Одоо таны амьдрал тогтворгүй байна уу? Би энийг цаашдаа удаан хийж чадахгүй. Би энийг байнга үргэлжлүүлж чадахгүй. Энэ надад ахтаж байна гэж та хэлжсэн үү? Эсвэл өөр хэн нэгэн танд ийм зүйлийг дандаа битгий хий гэж хэлжсэн үү? За альваа таныг хайрладаг хэдэн хүн танд битгий үргэлжлүүл. Чи энийг хийж болохгүй. Удаан алгуур ажиллах хэрэгтэй. Чи зогсоох хэрэгтэй, болох хэрэгтэй гэж хэлжсэн бэ. Тэгэхээр Мосе ийм байсан. Тэр маш их ачаалттай байсан. Гэхдээ үнийг хэлэхэд тэр энийг мэддэг байсан эсэхийг би мэдэхгүй байна. Би бол маш шаргуу ажилдаг гэдгийг та нар мэдэн шүү дээ. Заримдаа маш их ажиллаж байгаагаа ч анзаардаггүй. Зарим үед хэтэрхий ачаалттай байгаагаа ч мэддэггүй. Хин нэг над руу хурч ирээд "Байцаарай. Энийг битгий хий. Чи дөнгөж сая цуглаанаас ирсэн. Одоо амар гэж хэлэх хэрэгтэй болдог." Тиймээс заримдаа би хүмүүсийг сонсох хэрэгтэй. Египтээс гарсан нь 14 Ард түмний төлөө тэрний хийж байгаа бүхнийг Мосегийн хатан эцэг нь хараад "Ард түмний төлөө хийж байгаа чиний энэ ажил чи юу юм бэ? Яагаад бүх ард түмэн чиний өмнө зогсож байхад чи ганцаараа сууж байна вэ?" гэж асуув. Тэгэхээр сонсоорой ээжүүдээ. Хүүхдүүд чинь өглөөнөөс орой болтол iPad тоглохоос өөр юу ч хийхгүй таныг хараад сууж байхад та яагаад хүүхдийнхээ гар хөлийг хөдлөхгүй байна вэ? Тэгэхээр би танд нэг зүйлийг хэлье. Таны хүүхдүүд савн дотор байгаа будаа хийгээд болгож чадна шүү дээ. Тэд баг зэрэг муухай хийж магадгүй. Гэхдээ энэ нь ертөнцийн төгсгөл биш шүү дээ. Хэрвээ та түшигтэй сандалд суугаад амарч байгаа бол тэдний 100 шин хийлэг. Би баасан гарагт ажил их хийхийг хүсдэггүй. Тэд чамайг тойрон зогсож байгаад чи яагаад ганцаараа сууж байгаа юм? Тэгэхээр танд энэ асуудал байхгүй гэж болно. Харин надад ийм асуудалтай нэг охин байгаа.
та ийм зуршилтай болж болно шүү. Хүмүүстэй эхлээд яаж харьцсан шиг дараа нь тэд тийм л зүйлийг хүсэн шүү дээ. Тэгэхээр хэрвээ та гэр бүлдээ аль хэдийн зуршил бий болгочиход ийм баймааргүй байна гэж хэлэх юм бол бүх хүнийг та зочилдуулах болно шүү дээ. Тэгээд тэд таныг харамч муухан гэж бодох болно. Тэгэхээр баг зэргийн зохицуулалт хийх хэрэг гарах. Энэ нь хин нэгний төлөө юу ч хийх хэрэггүй гэсэн үг биш. Гэхдээ өөрийн чинь ашиглахыг хүмүүс битгий зөвшөөр хил хязгаартай байгаарай. Хил хязгаартай байх хэрэгтэй. Бүх ард түмэн чиний өмнө зогсож байхад чи ганцаараа яагаад сууж байна вэ? Мосе өөрийн хадам эцэгтэй хүмүүс над руу ирж байгаа учраас гэж хэлсэн. Тэр яг л ингэж хэлэх байсан баг. Тэгэхээр тэд надаар асуудлаа шийдвэрлэхийг хүсдэг шүү дээ. Юу гэхээр энийг хэлэхэд заримдаа бид нэр бүх зүйлээ хийлгэхийг хүсдэг хүмүүсийг би бахархалтайгаар хөөгд гаргадаг. Гэхдээ төлөөс нь нөгөө талдаа тийм үн цэнтэй байна гэж би бодохгүй. Тэд маргаантай бол над руу ирж би уг хүн ба тэрний хөршийн хоорондохыг шүүн, Бурхны зарлиг болон хуйлуудыг мэдүүлдэг. Мосе хадам эцэг их тэрэнд чиний хийж байгаа зүйл бол сайн зүйл биш. Чи чамтай байгаа энэ ард түмэнч зайлшгүй зүдэрнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд үлээ. Чи энийг ганцаараа хийж чадахгүй гэдэг. Амен. Энийг өөртөө зориулсан үг гэж хүлээн авах ёстой хүмүүс энд байгаа гэж би бодож байна. Хэрвээ та тогтворгүй амьдралаар амьдарч байгаа бол Мосегийн хэлсэн яг тэр зүйлийг хийх хэрэгтэй. Дахин хэлэхэд тэр тусламж авсан, тэр өөрт нь туслах хэдэн хүнийг сонгосон. Бид яагаад бусдаар туслуулахыг зөвшөөрдөг юм бэ? Яагаад бид та надад тусалж чадах уу, надад тусламж хэрэгтэй байна гэж хэлэх нь хэцүү гэж боддог юм бэ? Тэгэхээр нэгдүгээртээ бид бие даасан тусгаар хандлагатай байдаг. Хоёрдугаарт бид асуудалтаа өөр хэн нэгэн оролцохыг хүсдэггүй. Яагаад гэвэл тэд бидний шиг сайн хийж чадахгүй гэж боддог учраас. Амен. Хэрвээ хэн нэгэн энийг хийвэл буцаагаад юм гуйна гэж боддог. Юу хэлэх гээд байна вэ гэхээр та ядрахыг өгөхөөс илүүд үзэхгүй эсвэл ядарснаас үхсэн дээрөө хэдийгээр хин нэгэнд тань шиг бүрэн дүүрэн хийхгүй ч гэсэн хин нэгнээр туслуулахыг зөвшөөрөх үү? Ихэнхдээ үннийг хэлэхэд бид өөрсдийгөө дээгүр үнэлдэг. Ирмэг дээр амьдрах гэсэн өргөн хэрэглэгддэг тодорхойлолт байдаг. Өөрөөр хэлбэл хурдан хэмнэл түргэн замаар амьдрах гэсэн үг. Энэ бол бидний соёл, Америк мөрөөдөл, энэ бол Библийг тэнцвэргүй зааснаас болсон байж болох юм. Та бүхнээс надад хүчийг өгөгч, тэрүүгээр би бүгдийг хийж чадна гэсэн ишлэлийг бодож үзээсэй гэж хүсэж байна. Бид энэ үгэнд хэрэг дуртай байлээ. Гэхдээ би танд нэг зүйл хэлье. Хэрвээ та энэ ишлэл ямар утгатайг мэдэхгүй бол асуудалд орно шүү. Учир нь 12 дугаар ишлэлдэр Паул ингэж хэлсэн байдаг. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг байхыг ч мэднэ. Би ямар ч альва нөхцөл байдалд өлсгөлэн болон цатгалан байх, дутагдах, элбэг байхын аль альны нууцад би суралцсан. Надад хүч өгөгч тэрүүгээр би бүгдийг хийж чадна. Тэр ингэж хэлээгүй. Би хүссэн бүхнээ хийж чадна гэж хэлээгүй. Хэрвээ бид ийм замаар номлол хүмүүсийн сэтгэлийг догдлуулж, хөөргөж, тэдэнд итгүүлж чадна. Би өөрөө эхэндээ ингэж номлож байсан байх. Мөн олон ч удаа гэсэн ийм номлолыг сонсож байсан. Бурхан минь тэд юу ч хүсэж мөрөөдөж байж болно шүү дээ. Гэхдээ тэднийг шахаж чадах юм бол мөрөөдлөө биелүүлэх болно. Хэрвээ би ингэж зааж байсан бол би гимшиж байна. Энэ бол үнэн биш ээ. Учир нь таны хийж чадах зүйл гэж байна. Бурхан танаар хийлгэхээр өгсөн ямар ч ажлыг та хийж чадна. Бурхан танд хийлгэхээр өгсөн зүйлийг та хийж чадна. Гэхдээ та өөрөө л хийхээр шийдсэн бол та хийж чадахгүй. Учир нь та энийг өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр эсвэл хэн нэгэнтэй өрсөлдөх гэж эсвэл өөрөө хиймээр болоод хийж байгаа бол та чадахгүй. Амен. Энэ бол бидний сайн ойлгож авах ёстой зүйл гэж бодож байна. Бурхан надад хийлгэхээр өгсөн юу ч би хийж чадна. Гэхдээ би хийх ёсгүй зүйлээ хийх гэж оролдоод байх юм бол тэр үед Бурхан намайг хангалттайгаар хайрлах болно. Намайг унаж бүдэрхээс хамгаална. Тийм ээ, тэр намайг хамгаалах болно. Тэр таныг үнэхээр хайрлах болно. Тэр таныг өөрийнхөө хүсэл рүү татан оруулах цорын ганц зам бол таныг өөртөө уурлах, урам хугарах, бэрхшээх,
Хийх ёсгүй зүйлээ хийх гэж хичээх зэрэгж хараад хайрлаад л явах болно. Тэгээд эцэст нь та би энэ зүйлийг үнэхээр хийж чадахгүй нэ гэж хэлэх болно. Би үнэхээр чадахгүй нэ. Үнэхээр. Тэгэхээр би таныг ийм зүйлийг хийгээрэй гэж хэлээгүй шүү. Таны байгаа газарт нэгүсэл байгаа. Та байгаа бүх газартаа хийх ёстой зүйл дээрээ Бурхны нэгүслийг авах болно. Тиймээс бид зарим нэг өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Эдгээрийн нэг бол бид амьдралдаа хил хязгаарыг хилээ тогтоох хэрэгтэй. Дэвид 2 өнөөдөр зочид буудлынхаа өрөөг тойруулан харахад бүх газарт хил хязгаар байсан. Энэ их сонирхолтой. Энэ бол ханыг дагсан шугам нь хилтэй адил юм. Хивс төрөд хил хязгаартай байсан. Энэ тавцан дээр тойруулаад хамгаалалт татсан байдагтай адилхан юм л да. Хин нэг орж ирэхээс бас намайг унахаас хамгаална. Бидний амьдралын хил хязгаар нь биднийг хамгаалдаг, бас бусад хүмүүстэй заавар өдөрдөмж болдог. Та тэр хүртэл явж болно. Тэрнээс цааш явж болохгүй. Үүнийг үнэндээ хэн ч ярьдаггүй. Гэхдээ л энд баригдсан тавцсан таныг дээшээ гарч болохгүй. Та хараад л мэдж байгаа шүү дээ. Би яг одоо энэ газарт байна. Харин та бол үгүй. Та тэнд, би энд. Гэхдээ бид сайн харилцаатай байж болно. Таны хардаг далай тэнгис бүх зүйлд хил хязгаар байдаг. Хэрвээ далай тэнгис өөрийнхөө хил хязгаар дотроо байх юм бол агуу хүчрхэг байдаг. Харин хил хязгаараа давах юм бол аюултай байдлыг бий болгодог. Тиймээс бид амьдралдаа хил хязгаартай байх хэрэгтэй гэдгийг ойлгож мэдэх нь туйлын чухал юм. Бурхны хүсэл, Бурхны үг бидний хил хязгаар байх үед бидний бүх зүйлээ сайн сайхан байх болно. Харин бид хил хязгаараа давах юм бол сайн сайхан байж чадахгүй. Хотыгоос өмнө би нэг ажил хийдэг байсан. Тэнд би тодорхой хугацаанд байх ёстой байлаа. Би тэнд маш олон зүйлийг сурсан. Суралцгаа боломжийнхоо төлөө би Бурханд талархдаг байсан. Гэхдээ Бурхан миний тэнд байх бүх хугацааг дуусгасан. Би нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Бурхан дуусгах үед амьдрал хэцүү болдог ч гэсэн та хизээж дуусгахгүй. Магадгүй та нарын зарим нь яг одоо тийм цаг дотор явж байгаа. Та нар 20 жил өгсөн морийг унах гэж оролдож байгаа гэж магадгүй. Ерөнхийдөө морь өгсөн л бол мориноосоо буух ёстой. Миний хэлэх гээд байгаа зүйл бол хэрвээ таны хийж байгаа зүйлд ам байхгүй, маш их тэмцэлтэй, маш их хүчин чармаалт шаардсан, та үзэн ядаж төвчж чадахгүй байгаа, таныг өрөвдмөр байдалд оруулж байгаа бол магадгүй та энийгээ зогсоогоод энэ миний цаашдаа байх газар мөн үү гэж хэлэх хэрэгтэй. Учир нь энэ нь таны хийх ёстой ажил биш учраас энийг хийхэд таны дээр ямар ч нэгүсэл бууж ирэхгүй. Таны хэр зэргийг хүсэж байгаа нь, хэн нэг нь танаар хийлгэхийг хүсэж байгаа нь, хэр их мөнгө олж байгаа нь, хэр их татагдахаар сайхан байгаа нь хамаагүй. Хэрвээ Бурхан дуусгачихад байхад бид дуусгахгүй бол үнэхээр аз жаргалгүй болно. Энтэй адилхан хэрвээ Бурхан дуусгасан бол тэр биднийг үлдэхийг хүсэж байхад бид явхаар шийдсэн бол бид үнэхээр өрөвдмөр арчаагүй байдалд оруулах болно. Бурхан таны байгаа газар нэгүслээ өгөх болно гэж миний хэлж байгаа нь бид Бурханы хүслийн хил хязгаар дотор байх юм бол бид үргэлж ивэл өрөөлтэй байна гэсэн үг юм шүү. Энэ нь Бурхан биднэр хийлгэхээр хүссэн альва зүйлийг бид хийж чадна гэсэн үг юм. Бас бид амар тайван дотор баяр хөөртэйгээр хийж чадна. Бурханы хүссэн зүйлийг хийж байгаа нөхцөлд бид баяр хөөр амар тайван дотор байдаг гэж хэллээ. Би энийг хэлснээрээ та нарын зарим нь уурыг хүргэж байгаагаа мэдж байна. Учир нь та нар Бурхан минь би энийг хийхээ болох хэрэгтэй. Энийг хийхээ зогсоох хэрэгтэй болж байгаа шивдэ гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ та зүгээр л зугаацахыг хүсэж байгаа бол иймэрхүү зүйлийг сонсохоор ирэхийн учир нь юу байна вэ? Тэгэхээр би зугаацуулагч биш. Энэ бол та намайг зугаацж гин гэж бодож магадгүй. Гэхдээ би бол зугаацаад байгаа юм биш шүү. Бид энд байгаагийн утга учир нь энэ биш. Бид энд амьдралаа өөрчлөхөөр ирсэн. Бурханы үг бидний амьдралыг өөрчилдөг. Би энд зүгээр нэг шургуулга татаад нэг хэр шигийн шоколад гаргаж ирж та нарт үзүүлэх гэж байгаатай адилхан байгаагүй. Энийг та нарт хэлэх гэсэн. Би энэ номлыг хийх гэж маш их үнэхээр их судалсан, тэмдэглэл хийсэн. Тэдний компьютер дээр бичсэн, дахин хянаж шалгасан. Би Бурхан та нарыг өөрчлөөсэй гэж хүссэн. Тэр бүхнийг та оюун ухаандаа оруулж цэгцэлж аваасай гэж хүсэж байна.
Бас та өөрчлөгдөөсэй. Учир нь энэ таны л тусын тулд шүү дээ. Амен.